Энэ өдрүүдэд Монголын төр хэрхэн яаж доройтолд орсныг, дампууралд орсныг, эдээбээр хэрхэн яаж гадагш байгаа одоо хаарч байгааг та бүхэн бүгдээрээ харж байна. Юун тэр парламентт ёс, хууль дээдлэх ёс, үндсэн хуулийг дээдлэх зөрчсөн эсэх асуудлыг тоож байгаа ч юм талдаа алга ийм л нөхцөл байдалтай тэр хэлэгдэж байгаа хулгай зэлгээний тоо хэмжээ, гэмт хэргийн хүрээ хязгаар, зах хязгаараа алдчихсан. За ийм л нөхцөл байдалд одоо бүгдээрээ ард иргэд гайхах шогшорхон зэвүүцэж байгаа. Ийм л нөхцөл байдалд хэдүүлээ ингээд сууж байна. Тэгээ энийгээ бид нэр бүгдээрээ улс төр хийж гэнэ гэж ярьдаг. Улс төр хийж гэнэ энийг гэдэг. Яг үнэндээ тэр улс төр гэдэг үгний нөгөө талд нь төр улс гээд нэг ойлголт байх шиг байгаа. Төр улсын тухай ойлголт. Та биднээс бас яг улс төрөөсөө гадна тэр төр улсын ойлголт, төр улсын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагыг яг одоо цагт бас энэ нийгэм, олон нийт, Монгол улсын эрх ашиг биднээс шаардж байна гэж бид бүхэн бас үзэж байгаа. Тийм ч учраас ардчсан намын нам болоод ардчсан намын бүлгийн зүгээс тодорхой шийдвэр гаргасан. Яг одоо төрийнхээ дээр гарчихсан зөвхөн институцийн дээр гарсан албан тушаалтнууд энэ институцийг нураах хэмжээнд хүрчихсэн байгаа энэ нөхцөл байдалд одоо дүгнэлт хийх ёстой, цэг тавих ёстой гэж ардчсан нам болоод ардчсан намын бүлгээс тодорхой шийдвэр гаргаж эдгээр хоёр төрлийн өндөр албан тушаалтныг хоёулангийн огцруулах санал өгөх зүйтэй гэдэг ийм нэгдмэл байр суурь гаргасан. Нэгдүгээр. Тэгээ энэ нь өөрөө зүгээр нэг албан тушаалтнуудыг огцруулахын төлөө хийж байгаа үйлдэл гэж бид бүхэн бас үзэхгүй байгаа. Энийний цаана төрн төр шиг, олонх нь олонх шиг, цөөнх нь цөөнх шиг байх ёстой юм байна. Тэр тусмаа олонх шиг байж чадахгүй болчихсон байгаа өнөө тохиолдолд бид нэр цөөнх нь ядаж цөөнх шиг байхыг хичээе. Нэгдмэл байр суурьтай бай. Асуудал зарчимтай хандъя. Ард иргэдэн төрөө барьдаг ёстой юм бол олонх нь засаглах ёстой юм бол цөөнхөд ноогдсон үүргээ цулаараа бид нэр биелүүлье. Ийм учраас цөөнх нэг талдаа зарчмын шаардлагыг тавих ёстой гэдэг үүднээс эдгээр өндөр албан тушаалтнуудыг одоо хоёулангийн огцруулах энэ зарчмын байр суурин дээр ардчсан нам хүрсэн. Тэгээд өнөөдрийн хоёр санал хураалтанд ардчсан намын бүлгийн гишүүд нэгдмэл байр суурьтай хоёулангийн огцруулах ёстой гэдэг байр суурин дээр бид нэр байр суурь конопо илэрхийлэх ёстой. Тэгээд энэ бүгд бас ер нь шудраг осны төлөө Монгол улсын үндсэн хуульд парламентын засаглалын төлөө хийж байгаа олонх нь олонх шиг байх, цөөнх нь цөөнх шиг байх ёстой энэ зарчмын байр суурийн төлөө хийж байгаа үйлдэл гэдгийг бас та бүхэндээ бас хэлье. Ингээд ардчсан нам тодорхой байр суурьтай энэ хорлолд бүлгийн нэгдвэл байр суурийг дэмжиж илэрхийлж оролцох ёстой гэдгийг дахин давтан хэлье.